саяын саналуудыг заалт болгож оруулаач л гэж байгаа гол санаа нь бол. За дээр нь хөрөнгө оруулалтыг бол давжааруулж болохгүй. Одоо бид нар ингээл цалин цагаан нэмэгдээд л одоо тэтгэлэг тэтгэврэмж нь нэмэгдээд байна гэхээс хөрөнгө оруулалтыг бол багасгаж болохгүй. Хөрөнгө оруулалт өөрөө хөгжлийн цар хүрээг нэмдэг. Тэр хөрөнгө оруулалтыг дагаж одоо жижиг дунд үйлдвэрлэлчийн хөгждөг, зам дагаж хөгжил ирдэг, сургууль дагаж, цэцэрлэг дагаж хамгийн гол нь богино хугацаанд чанартай байдаг л энэ асуудлуудыг оруулах хэрэгтэй. Богино хугацаанд үн нэмэгдээд байгаагийн шалтгаан бол гендеч вэ, гондооч вэ. 1 жил барих юм бол тэр үнээрээ л дуусна. 2 жил, 3 жил гэхлээр чинь харуул мананаас ахуулаад одоо зам тээврээс ахуулаад, шатхуун тухайн үнээс ахуулаад, инфляцаас ахуулаад тэр хүмүүс чинь алдагдал хүлээхийг хүсэхгүй ингэдэг. Тийм учраас богино хугацаанд хурдтай, чанартай барьдаг энэ одоо систем рүү л орох хэрэгтэй байна. За нэмж 1 минут. Түүнээс үс одоо юу гэдгийг олон болохгүй зүйл яриад одоо орон нутгийн буюу дунд шатнд байгаа хөрөнгө оруулалтыг давжааруулж огт болохгүй л гэж би ингэж үзэж байгаа. Хамгийн гол нь чанарын асуудал байгаа, олон дамжлагын асуудлууд байж байгаа. Энийг болох ёстой. За тэгээд юу гэдгийг улсын хурлын одоо энэ тогтоол гэдэг бол үндсэндээ нэг удаагийн арга хэмжээ. Энийг урт хугацаанд одоо энэ байж байгаа санал санаачлалуудыг урт хугацаанд болгохыг бол хууль болгож цааш нь одоо батлуулах юм бол хуульч нь бол бүхий л одоо урт хугацаанд мөрдөх ийм боломж бүрднэ гэсэн юм саналыг хэлж байна. За баярлалаа.